Та түрүү яагаад надаас зүгтаад байсан бэ? Пандгаараа тоглож байгаа байхгүй. Танахаас өгийн нуур хэр хол вэ? Манайхаас хойшоогоо 10 км шороогоор яваад очино. Vio 3 дээр хөгжилтэй бичлэгнүүд хиймээр байдаг. Дааж англи хэл мэдгүй. Промпто бичиг гэхээр англи хэл байхгүй. За ер нь видео бүтээн гэдэг хэцүү юм байна дөө. Гэж бодож байгаа бол та яг энэ бодлоо яг одоо март. Учир нь өнөөдрийн бичлэгэн дээр би та нарт хэрхэн англи хэлгүй хүмүүс бүр монгол өгүүлбэрээр бичээд видео бүтээж тэрийг ашиглах талаар зааж өгөх болно. За тэгээ ганцхан промпт бичээд видео гаргах талаар биш. Хэрхэн гоё дүр бүтээгээд тухайн дүрээ маш олон видеонд ашиглах те дүрээ өөрчлөхгүйгээр олон видеонд ашиглах талаар зааж өгнө. Хэрхэн бас монгол тексттэй өгөөд монгол промптоо яриулах талаар зааж өгөх болно. За тэгээд хэрхэн бас урт хэмжээний видео хийх талаар зааж өгөх болно. Эдгээр чадваруудыг та яг өнөөдрийн бичлэгэн дээр сурах болно. За тийм болохоор та хэд маань сувгаа дагаагүй байгаа бол яг одоо гараа сувгаа дагаад энэ бичлэг дээр лайка дараагүй лайка дарчгаарай. За тэгээд та хэд маань бас энэ бичлэгийг анх удаа үзэж байгаа бол буцаж гараад өмнөх парт нэгээ үзчихээрэй. Тэгвэл илүү арай ойлгомжтой болох бах. За тэгээд гол ажилдаа орцгоё. Хэдүүлээ өөрийн гэсэн дүр бүтээгээд за тэгээд тэр тухайн дүрээрээ хэдүүлээ 2-3 сцен видео бүтэе өнөөдрийнхээ хичээлээр. За би ямар ч нэг юм Pinterest руу ороод нэг дүр авчлаа. Панданы дүр авцсан. За одоо яах вэ гэвэл ChatGPT руу орж ирээд тухайн татаж авсан дүрээ ийш нь оруулаад ирнэ гэсэн үг. За та нар бол одоо нөгөө сармагчин байна уу, муур байна уу, таруу байна уу те. Тэр яг тухайн дүрээ зургийг татаад авчих хэрэгтэй. За тэгснийхаа дараа яах вэ гэвэл хэдүүлээ ChatGPT руу оруулж ирээд за зураг өгөөд би энэ дүрийг Vio 3 дээр бичлэг дээр байнга ашиглах гэж байгаа. Чи надад маш нарийн сайн бичсэн дүрийн промпт бичээд өгөө гэд өгч чинь. За тэгээд хэдүүлээ ингээд үргэлжлүүлэх дарчих юм бол ChatGPT маань биднэрт тухайн дүрийн промптыг нь бичээд өгнө. ChatGPT биднэрт одоо тухайн дүрийн талаар одоо ингээд ерөнхийдөө бэлдээд өгчөж байгаа. За гол нь одоо хэдүүлээ дүрэн дээрээс бас задаргаа их хэвээр. Биднэрт энэ дүрийнх нь яг энэ байнгын энэ одоо ерөнхийдөө промптыг бичээд өгөхээр ChatGPT яадаг вэ гэвэл энэ дүрийн энэ хөдөлгөөнийх нь байрлал энтрийг нь бас бичээд өгчдөг. Тэгэхээр энэ байрлал энтер нь бол бидэрт угаасаа хэрэггүй. Тийм учраас яах вэ гэвэл тухайн энэ tractor-ийн промптыг та бүхэн орчуулах их хэвээр. Одоо энийг копи хийж аваад тухайн промптоо копи хийж аваад ард нь орчуул гэдэг үг нэмж өгөөд за нэгэсэндээ монгол руу орчуул гэдэг ингээд монгол руу хөрвүүлээд гаргаад ирнэ гэсэн үг. За энэ үед нь бол хэдүүлээ яах вэ гэвэл тухайн дүрийн одоо хувцлалт болон дүрийнхаа тодорхой хэсгүүдийг л авах хэрэгтэй. Тэрнээс бусад өөр юмнууд нь бол ерөөсөө хэрэггүй. Гарын хөдөлгөөн дүр болгон дээр нэг гарын хөдөлгөөнөөр бол ажиллана гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ чинээсээ хамгийн чухал зүйл нь яг дүртэйгээ холбоотой зүйлс энэ л тэмдэглээд авчна гэсэн үг. За маш бодит мэд харагдах 3D за энийг нь авчиж болно. Бүрхийн өнгөнд илэрхийн нүдтэй гэж байна те. За панда за энэхний энэ хоёр юуг нь авчи. Энэ хэрэгтэй. За тэгээд панда минь хөгжилтэй найрсаг байлаа боловч хүчтэй өөртөө ихтгэлтэй харагдана тэр бэр. За энэ хувцлалтыг нь авчи те. За бид нар нөгөө дүрээ байнга нэг дүр дээр авч явах байгаа учраас бидэрт бас хувцлалт нь хэрэгтэй. За энийг та хэд маань энэ дээрээсээ англи өгүүлбэрээсээ шууд ингээд авчин шүү. Энэ л биднэрт хэрэгтэй. Дандаа англиар. Нэг авцсан байхад та одоо ерөнхийдөө хадгалаад авчин. Тэгээд дараагийнхаа юмнууд дээр бол одоо энэ тухайн трактор ашиглаа явчихна гэсэн үг. Гарын хөдөлгөөн, хөлний хөдөлгөөн энтрийг нь гас чинь тэднэр нь бол биднэрт хэрэггүй. За панда хэмэрлийг зурагчид 50 зогсон боловч үйл хийх бэлэн ихэвчлэн гараа чийжэндээ эсвэл өөртөө ихтгэлтэйгээр зогсдог. За энэ хэсэг бол биднэрт ерөөсөө хэрэггүй. За энэ хэсгийг авчи. За тэгээд гарных нь хөдөлгөөн энтрийг нь бол гасаад. За ер нь бол манай одоо чаашид ашиглах тракторын одоо промпт нь бэлэн болчлаа гэсэн үг. За энэ нь болохоор ерөөхдөө фанданы маань гаднах дүр төрх хувцлалт нь байгаа тий. Тэгэхээр энийг бол хэдүүлээ зүгээр ингээд ChatGPT-г ашиглаад промптыг гаргуулад авсан. За одоо энэ бол бидний ингээ хадгалчихна. За энийг хэдүүлээ панда трактор гэж тий. За энэ бол одоо бидний одоо нэг дүрээр маш олон видеонд ашиглах трактор дүр байгаа. Ерөнхийдөө. За энийг бол цаашид байнга ашиглаад явна. За одоо яах вэ гэвэл хэдүүлээ дүрээ авцсан. Тийм учраас Vio 3 руугаа ороод өнөөдрийнхөө бичлэгээр бол би та нарт текстээс ирхэн видео сайн бүтээж чаддаг болох талаар нь зааж өгөх болно. Тэгээд зурагнаас видео болгох энэ трийг бол дараагийн одоо видеон дээр бол заах болно. Тэгэхээр та хэд маань хэрвээ зурагнаас одоо видео болгохыг үзхийг хүсэж байгаа бол бүгд энэ бичлэгнийхээ коммент сэтгэгдэл хэсэгт сэтгэгдлээ бичээрэй. Тэ. За хэдүүлээ бол өнөөдөр зүгээр текстээс видео бүтээхт талаар сураад авчи. За биднэрт бол одоо тракторын маань дүр нь бол бэлэн болцсон байгаа. За одоо яах вэ гэвэл хэдүүлээ Vio 3 дээр промпт бичээ. За ChatGPT дээр орж ирээд бид нар бол нэг олон юм хийгээд шаардлага байхгүй.
Та хэд маань зүгээр энийг байнга ингээ copy paste гэж ашиглаа явуучих. За character гэж байгаа өөрсдийнхөө саяны энэ character copy гэдэг энэ дөрвөө оруулаад ирнэ. За character-ыг бол нэг та бүхэн өөрчлөх шаардлагагүй. Нэг одоо зөвхөн панданыхаа дүрээр орлон видеонд ашиглах гэж байгаа бол энэ character байнга аваад ашиглаад явна гэсэн үг. За одоо хэдүүлээ энд нь өгөгдлөө өгөх хэрэгтэй. За ингээ оруулчих. За хэдүүлээ одоо prompt бичиж. За энэ бичих prompt дээр яг юу байх хэрэгтэй вэ гэвэл та одоо жишээ нь пандагараа яг юу хэлмээр байна те. Тэрийг энэ дээр тодорхой бичиж өгөх хэрэгтэй. Панданы ойр орчимд яг юу байх юм те. Тэрийг тодорхой бичиж өгөх хэрэгтэй. Панда маань яг юуны талаар ярих юм. Тэрийг энэ V3 дээр prompt бич гэдгийнхаа араас бичиж өгнө гэсэн үг. За одоо хэдүүлээ prompt бичье. За би энэ чи prompt биччихлээ. За одоо та нарт уншиж үзүүлье. Монголын уудам тал нутагт хөгшин эрэгтэй настай хүнтэй панда маань яриад сууж байна. Панда та түрүү яагаад надаас зугатаад байгаа юм бэ гэж асуулт асууна. Хөгшин эрэгтэй пандагаараа тоглож байгаа байхгүй юу гэж хоорондоо ярилцаж сууна гэд өгөгдөл өгчлөө. Тэгэхээр хүний ярих гэж байгаа текст. За жишээ нь одоо би энэ видео дээр 2 дүр байна те. Панда болон хөгшин эрэгтэй гэд 2 дүр байна. За панда ярих гэж байгаа бол панда гэж тэмдэглээд тэгээд ийм ярих текстийг заавал ингэж хашилтанд оруулж өгөх хэрэгтэй. За хөгшин эрэгтэй дээр болохоор хөгшин эрэгтэй гэж тодтогоод одоо хөгшин эрэгтэй юмаа ярих ч шүү дээ. Ярих ямыг нь заавал ийм тэмдэгтээр хоёр талд нь хашиж өгөх хэрэгтэй. За ингэсэн үед бол видеон дээр чинь эрэгтэй болон панда хоёр ярина гэсэн үг. За тэгээд энэ дээр нэмээд энэ хоорондоо ярилцаж суuna гэдэг юм уу? Одоо панда юм ярьж байгаа бол панда хэлнэ гэдэг өгөгдлийг ард нь бас нэмээд өгчүүлэх зүгээр байдаг. За тэгээд энэ дээр хэрвээ танд илүү одоо нэмэх дүрс байх юм бол цаана нь Монгол гэр тэ адуу мал харагдах ёстой гэж. За би энэ дээр хэдүүлээ нэмчихээ угаасаа. За ард нь Монгол гэр харагдана гэд нэмээд өгчлөө. За тэгээд энэний араас яах вэ гэвэл бидний нөгөө панданы дүр маань орж ирэх ёстой. Нэгэсэндээ би одоо чаашид энэ панданы дүрээр олон видео хийх гэж байгаа учраас панданыхаа дүрийг оруулж ирэх ёстой. Хэрвээ таны одоо оруулах гэж байгаа эрэгтэй хөгшин эрэгтэй хүн чинь бас яг нэг дүртэй байлгахыг хүсвэл тухайн одоо энэ дээр эрэгтэй хүнийхээ зургийг бас prompt болгон бичиж аваад энэ дээрээ одоо эрэгтэй хүн гэж жагаад character эрэгтэй хүний character гэж жагаад дээр нь бас нэмээд өгчөж болно. Тэгвэл character чинь яг адилхан видеонд ашиглагдаад явна гэсэн үг. За бичлэгний prompt маань одоо бэлэн болсон байна. За хэдүүлээ энийг ингээд copy хийгээд за хэдүүлээ энийг copy-дж аваад энийг та хэд маань бас энэ яг энэ нөгөө V3 дээр оруулж ирээд гаргуулахдаа энийг бас жоохон өөрчилж болно. Хэрвээ таалагдахгүй байвал та түрүүн яагаад надаас зугатаад байсан бэ гэвэл ингээд засаад оруулчих хэрэгтэй. За тэгээд энэ prompt-ыг одоо яг яриулж байгаа үед ярьж байгаа тохиолдолд 2-3 зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгт тоо байж болохгүй. Тоо байх юм бол таны тоог уншихгүй гэсэн үг. Яг өөр өгөгдлүүдээр бол уншуулж болдог. Гэхдээ миний өнөөдрийн энэ зааж байгаа өгөгдөл дээр болохоор та хэдэд одоо илүү амар байх болов гэдэг үүднээс хамгийн амархан аргаар нь бол зааж байгаа. Тэгэхээр энэ өгөгдөл дээр тоо байх шаардлагагүй. Тоо байх юм бол таны тоог уншихгүй гэсэн үг. За жишээ нь одоо энэ таны энэ ярих текстэн донд нэгэн тоо байх юм бол та тэрийг нэг гэд монголоор бичнэ гэсэн үг. Хэрвээ н одоо англи үг байлаа шүү дээ, тэ. Жишээ нь би одоо hand гэдэг үг байна, тэ. Hand гэдэг үгийг англиар нь зүгээр ингээд энэ текстэн дундаа hand гэд оруулах юм бол энийг одоо монголоор ярихад алдаа заана гэсэн үг. Тэгэхээр энийг яаж гаргах вэ гэвэл ер нь бол ингээд бичих хэрэгтэй англи үгнүүдээ. Яг аялгаар нь. Тэгвэл ерөнхийдөө таны одоо үгийг чинь ойлгоод уншаад гаргана гэсэн үг. За хэдүүлээ шууд видеог гаргая. Бидний бичлэг маань бэлэн болсон маань хэдүүлээ хамтдаа үзцгээе. Та түрүү яагаад надаас зугатаад байсан бэ? Хандгаараа тоглож байгаа байхгүй. За тэгээд энэ дэр бас нэг юм юу орж ирсэн байна те. За одоо хэдүүлээ ахаад Яагаад надаас зугатаад байсан бэ? панданы ерөнхийдөө яриа нь бол их цэвэрхэн явчих чинь те. Хандгаараа тоглож. За пандагара гэдэг үг маань жоохон эвгүй орсон байна те. Тэгэхээр энийг одоо яг засыг гэх юм бол та нар одоо энд prompt дээрээ пандагара гэж орж ирээд байна шүү дээ. Тэгвэл энийг панда гэд 2 атаа бичээд өгнө гэсэн үг. Ерөнхийдөө өгөгдлөөр пандагара тоглож байгаа байхгүй юу гэдэг ч юм уу те. Тэг нэг атаа орчингууд пандагара гэдэг шүү дээ те эрэхтэй. Хандгаараа тоглож байгаа байхгүй. Тэр ерөнхийдөө энэ ярих байгаа текстэл яг шууд өөрөө уншаал аялгад чинь яг яаж бичвэл шууд гоё цэвэрхэн уншиж болох нь үү те яг тэрүүгээрээ л биччихнэ зөвхөн ярих тексттэй бусд нь бол ерөөсөө хамаагүй шүү. За хэдүүлээ ард нь монгол гэр гэсэн чинь монгол гэр мэн ороод ирсэн байна. За ерөнхийдөө бол видеого гаргахтаа бол ингэж гаргачихнаа.
За одоо хэрхэн видеого жоохон урт болгох талаар зааж өгье. За бид нар видеого одоо хоёр төрлөөр урт болгож болно. Би түрүү бичлэг эхлэхдээ хэлж байсан те хэрхэн урт хэмжээний видео бүтээж сурах вэ гэдэг. Дээр нь тухайн ямар нэгэн дүрсийг нэмж оруулж видео засах тохиолдолд бол зүгээр бичлэгээ татаж авчгаад энэ дээрээсээ шууд хэдүүлээ скриншот хийж аваад шууд бичлэгнийхээ зургийг нэгэсэндээ скриншот хийж штэ тий. Скриншот хийж авсан тухайн зургаа ингээд одоо илүү дутуу юм хасчаад тухайн нөгөө дүр объектоо оруулж ирээд ChatGPT-гээр ч юм уу аль эсвэл Photoshop гэж зураг засдаг маш олон програмд байгаа тий. Тэднэрээр засаж одоо тухайн зургаа жоохон өөрчлөх юм байвал тухайн зургийнхаа өгөгдлийг өөрчлөлт өгчнө. Тухайн зургийнхаа өгөгдлийг одоо энэ дээр нэмж оруулж ирдэг ч юм уу те. За тэрнийхээ дараа одоо нэг зураг бүтээхээр үргэлжлүүлээд ашиглаад явж болно. За эсвэл шууд энэ дээрээсээ үргэлжлүүлээд яг энэнийхээ одоо яг аль хэсгээс нь хамаагүй аваад тухайн яг энэ байрлалаас нь үргэлжлүүлээд явъя гэх юм бол энэ дээрээсээ үргэлжлүүлээд явчих болно. За ингийн тулд хэдүүлээ edit to scene гэдэг хэсгийг дарна. За энэ дээр нь хэдүүлээ switch гэдгийг нь дараад үргэлжлүүлчихнэ. За тэгэнгүүт одоо энд ингээд нэг ийм хэсэг гараад ирж байгаа. За одоо энэ дээрээсээ яаж хэдүүлээ тухайн видеоныхаа тодорхой хэсгийг авч үргэлжлүүлэх вэ гэвэл энэ видеон дээр маань одоо дөрүүд маань энэ хоёр хүн маань нэг хөдөлгөөн хийхгүй гар толгойн хөдөлгөөн хийж байна те. За магадгүй нэг уулны наан цаана гаргадаг ч юм уу те. Тухайн одоо видеоны чинь видеон дээр яг тодорхой дүрсийг нь та авахтаа яаж авах вэ гэвэл энэ доотлох нь энэ дээр дараад тухайн одоо яг энэ хэсгээс үргэлжлүүлэх гэдэг хэсэг дээрээ энийгээ очиж тааруулчихна. Нэг одоо шууд нөгөө зураг засахгүйгээр яг энэ видеон дээр байгаа зургаа шууд ашиглаад үргэлжлүүлээд видео гаргах тохиолдолд энийг ашиглана шүү. А зураг засна гэж асуугаад байгаа хүмүүс бол та бүхэн эхлээд бичлэгээ татаж авна. Бичлэгээ татаж аваад тэгээд зураг засна. А би бол зүгээр энэ бичлэгэн дээрээс үргэлжлүүлэх гэж байгаа учраас энэ үйлдэлийг хийж байгаа шүү. За яг аль хэсгийг нь одоо авмаар байна те. За энэ хэсгийг авлаа. Энэ хоёр дүр маань хоёулаа наашаа харцсан байна. Их гоё харагдаж байна те. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсгийг нь авахын тулд энэ дээдлэх нэмэг тэмдгэн дээр нь очингууд одоо ийм сонголт та бүхэнд угаасаа гараад ирнэ. Save frame as гэдэг. Тэгэхээр энэ дээр нь одоо хэдүүлээ дараад яадаг вэ гэвэл саяны яг миний нөгөө нэг сумаар очиж тааруулсан зураг маань бидний одоо энэ нөгөө зураг өгöd ашигладаг дотор хадгалагдчихдаг байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ дээрээс нь шууд тухайн зургаа сонгоод тэгээ энэ дээрээ одоо промпто бичээд ахаад гаргуулж болно гэсэн үг. За энэ хоёрыг одоо жишээ нь одоо үргэлжлүүлээд энэ дүрээрээ үргэлжлүүлээ те. За одоо энэ дээр юуг нь өөрчлөх вэ гэвэл энэ дээр бол одоо Монголын уудам талнуудад хөгшин эрэгтэй панда маань хүнтэй яриа сууж байна гэдгийг бол үлдээ чинь зөвхөн панда өвгөн хоёрын хоорондоо харилцсан хэсгийг нь устгаад ч гэжтэй энэ дээр нь шууд хэдүүлээ нэмээд оруулчихъя. За би өгөгдлөө биччихлээ. За панда маань танахаас өгийн нуур хэр хол вэ гэж асууна. За хөгшин настай эрэгтэй хүн манахаас хоошоо 10 км шороогоор яваад очно гэж хариулна. Тэгэхээр энэ дээр та бүхэн анзаарч байгаа бол 10 гэдгийг нь тоогоор бичээгүй ингээд монголоор бичсэн байна те. За тэгээд ард нь монгол гэр харагдана гэдгийг үл өөрчлөлтөх шаардлага байхгүй. Ягаад гэвэл бидний нөгөө бүтээгдэж байгаа видеон дээр маань гэр маань байж ах учраас за хэдүүлээ энэ өгөгдлөө үргэлжлүүлэх тарчээ. За бичлэг маань бэлэн болсон байна. За хэдүүлээ хамтдаа үзье. Танахаас өгийн нуур хэр хол вэ? Манайхаас хойшоогоо 10 км шороогоор яваад очив. За юм болсон байна. За одоо хэдүүлээ энэ бичлэгнүүдэд татаад авчээ. Бичлэгний маань зарим хэсэгт нэг жоохон өөр юм ороод иртээ. Эхлэхдээ юм жоохон гадаад мадаад ирээд ороод ирсэн байна тийм үү. За хэдүүлээ энийг бол одоо дорн засна. За энийг одоо хэдүүлээ засахтаа болохоор CapCut руу орж ирж гаад саяныхаа хоёр бичлэгийг хоёуланг ингээд оруулаад ирнэ. Ер нь бол та цуврал бичлэг хийж байгаа бол CapCut-ыг угаасаа ашиглана. CapCut бол одоо видео эдитинг аппликейшн байгаа. Үнэгүй ашиглана. Танахаас өгийн нуур. За энэ эхнийхээ хэсгийг урт нь оруулна. Түрүү яагаад надаас зүгтаад байсан бэ? Хандгаараа тоглож байгаа байхгүй. За энэ хэсгийг нь бас арилгачихъя. За одоо үзцгээе. Танахаас өгийн нуур хэр хол вэ? Манайхаас хойшоогоо 10 км шороогоор яваад очив. За ийм бичлэг болсон байна. За тэгээд та хэдтэй хэлэхэд манай дараагийн одоо орох бичлэг болгон дээр та хэдийн асуултын хариултанд тулгуурлан би шинэ хичээлүүдийг гаргана гэж бодож байгаа. За жишээ нь одоо энэ V3 дээрх part 3 дээр та бүхний асуусан асуултууд чинь хариулаад тэгингээ одоо шинэ бичлэг болгож оруулна гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр таны асуулт дараагийн бичлэгийн сэдвэнч болох боломжтой байгаа. Тэгэхээр комент хэсэгт бүгдөө одоо асуухыг хүссэн асуултуудаа бол бичиж үлдээгээрэй. Хэрв та хэмэл оюун ухааныг ашиглаж одоо илүү их зүйлс сурж ажил амьдралдаа хэмэл оюун ухааныг хэрэглэхийг хүсэж байвал яг одоо манай YouTube сувгийг
Subscribe хийгээрэй. Ингэснээр та манай дараагийн орох хэмэл оюун ухаантай холбоотой хичээлүүдийг бол цаг алдалгүй үзэх боломжтой болно. За тэгээд энэхүү бичлэг таалагдсан бол бүгдөө сайхан нэрэн гарахаас өмнө лайк дараад гараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяр та guys.